Цаг тутмын мэдээ хэлж байна. Студид Ариун Зул мэдээллийг танилцуулна. Томоохон худалдааны төв худал мөн олон нийтийн газар, хогийн цэгүүд, цахим тоглоомын газар зэрэг газруудаас эцэг их асран хамгаалагчийн хараа хяналт байж болзошгүй 20 хараа хяналтын сул 159 хөдөлмөр эрхлэгч 3 гар дээрээс худалдан 8 эрхэлдэг 3 гуйл гуйдаг 6 за мөн нийтдээ 192 хүүхдийг олж тогтоом бүртгэсэн байна. Уг бүртгэлийн ажлыг нийслэлийн цагдаагийн газар, нийслэлийн хүүхэд гэр бүлийн үйлчлэлийн газар хамтран гудамжинд ажиллаж амьдарч байгаа хүүхдүүдийг илрүүлж тэдэнд тусламж үйлчилгээ үзүүлэх илрүүлэлт 2019 арга хэмжээг зохион байгуулжээ. 2018-аас 2019 оны хичээлийн жилийн бүтэц суралцагчдын амралтын хуваарь салбарын сайд өөрчлөлт оруулснаар нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 2 дахь удирлын амралт 1 сар гаруй үргэлжилсэн. Хуваарь ёсоор 3 дахь удирлын амралтаараа нийслэлийн бүх ангийн сурагчид эх сарын 6-наас 14-ний дуустал 1-7 хоног амарна. Харин аймаг сум тосгон багийн сурагчдын амралтын сарын 23-наас 4 сарын 14-ний дуустал 3-7 хоног амрах юм байна. Нидерландын нийслэл Амстердам хотын захиргаанаас улаанд илүүний гудамжинд ажиллаж биеийн үнэлэгч бүсгүйчүүдийн эрхийг хамгаалах үүднээс жуулчдыг аялуулахыг хориглосон байна. Учир нь аялал жуулчлалын компаниуд жуулчдыг зохион байгуулалттайгаар уг гудамжинд аялуулж биеийн үнэлэгчдийг үзмэр болгон сонирхуултыг зохисгүй хэрэг гэж үзсэн байна. Хориг арга хэмжээ 2020 оны 1 сарын 1-ээс хэрэгжиж эхлэх юм байна. Үүнээс өмнө аялал жуулчлалын компаниуд аяллаа хөтөлбөрөөр өөрчлөх ёстой юм байна. Нурсултан Назарбаев 30 жил төр эрсний эцэс 3 дугаар сарын 19-ний өдөр эрх мэдлээ шилжүүлэх шийдвэр гаргасан. Хэдий төрийн тэргүүний албанаас болсон ч тэрээр улсын хаанхны ерөнхийлөгч үндэстний лидер мөн аюулгүй зөвлөлийн тэргүүн хэвээрүүлсэн. За түүний эрх мэдлүүд за мөн нийгмийн хангамж ямар байх талаар Спутник сэтгүүл тамилсан байна. Нурсултан Назарбаев Казахстаны ерөнхийлөгчийн сарын цалингийн 80% тэнцэх хэмжээний тэтгэврийн сар бүр авах хэрэгтэй. Түүнчлэн ерөнхийлөгчийн цалингийн хэмжээ өсвөл түүний тэтгэврийн хэмжээ мөн өсөх гинэ. Нурсултан Назарбаевын гэр бүлийн гишүүн бүр за насан эцэслэг хүртлээр Казахстаны хуулиар тогтоосон өндөр насны тэтгэврийн доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэндээ тэнцэх хэмжээний тэтгэмжийг сар бүр авах гин. Анхны ерөнхийлөгч бүх төрлийн холбоо харилцааны хэрэгслэр бүрэн тоноглогдсон тусгайлсан ажлын өрөө суудтай байна. За мөн насан туршдаа төлбөрөг ашиглахаар мэдээллээ. Цаг тутмын мэдээ танилцуулаад үргэлжлүүлэн цаг агаарын мэдээлэл хүлээн авч байна.